Орос улбаны улсын элчин сайдын яамны баруун тал буюу Молимины Солонгос рестораны өмнө байрлах автомашины зогсоолт энэ сарын 18-наас 19 шилжигшин Пүрүс 30 маркийн автомашина зогсоолт орхиод удалгүй ирэхэд Орос улбаны элчин талаасаа буюу машины салхины зүүн талын цонх руу буутсан хэрэг гарсан байна. Одоогоор хэн гэдэг итгээд ямар зорилгоор тус машин руу буутсан бэ гэдг нь тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр ажиллаж байгаа юм а. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р эхлэлсээр уг асуудал шалгагдж байгаа. Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу бол энэ шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Уг асуудал бол одоо дөнгөж шалгалтын ажиллагаа хийж байгаа. Мөрдөм шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд бол уг сумыг өгсөн. Ингээ шинжилгээний хариу ингээ гарах байх. Ингээхээр нэлийн зүйлүүд тодорхой болно. Хэргийн газраас олдсон сумны хушууг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилж байна. За урьдчилсан байдлаар өчигдөр яг ямар бууны сум болох нь тогтоогдох буюу шинжилгээний хариу гарах байсан ч одоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн мэдээлэл өгөх боломжгүй гэдэг ийм тайлбар хийж байна. Эхний ээлжинд бол тухайн сум маань бол яг зорж буутсан ийм сум биш байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Энийг лавшруулах, хаанаас буутсан гэдгийг тогтоох зорилгоор мөрдөн байцаалал ажиллагаа явагдаж байна. Орос улбаны улсын элчин сайдын яамны баруун талд байрлах автомашины зогсоолд байрлаж байсан Пүрүс 30 маркийн машины зүүн талын шил рүү буюу цонх руу буутсан сум бол зориудаар чиглүүлсэн сум биш гэдэг дүгнэлтийг цагдаагийн ерхий газрын яс урьдчилсан байдлаар гаргасан байна. За харин хэн яг хаанаас ямар зориудаар буутсан гэдгийг этгээдэг эрен сурвалжж байгаа гэсэн юм а.